За нөгөө алга дарам Монгол улсын үндсэн хууль газрын тухай хуулийн дагуу өмчилж авсан гашаа байшингийнхаа газар дээр нэг хэдэн дүүнрээ ажилуулад бас нэг цалин тавьчихъя гэд өөрийнхөө хэмжээнд бол бүтээн байгуулт юм хулгайч нарын хэмжээнд бол түүцэлтэй хийж яана л да. За нөгөө газраа ингээ сайхан асфальтлуулчлаа. Манай дөлгөөнөдөө эй ингээ дорн тутгаа хийж байх юм даа хэд хоногт хийчихв? 2-3 хоногт хийчихв. За дөлгөөндүүдээ баярлалаа. За ах нь энийг яг зах зээлийн ханшаар хэлгэж байгаа. Нэг шамдрал байхгүй, бартер байхгүй мөн үү? Өнөөдөр бороо шороо байхгүй гэдээ асфалтыг авахад асфалтч байна. За ингээд жоохон асфальт илүү гарлаа. Манай хотын дарга нар бордуур шаагаал. Явгооны замаач барихгүй байгаа. Улгаачууд автсан битгий. Илүү гарсны энэ гудам руу ингээд татчихлаа. Энэ ингээд зөв ах юм доо. Дэшээ ингээд мянган хүмүүс явдаг. Өө сайн үгч. Мянган хүмүүс явдаг. Тэгэхэд энэ хараа. Би энэ төрөө хийж чадаагүй асфалтыг би илүү гарснараа тавиад өгчлөө. Зөв үү? За юм байна. Араагүй. За ингээд төс дөлгөнө. Ах нь явлаа. Наа тавир чинь зузаан биз. Одоо нэг хүн гашааны хаалга ирж хийлгэн заа хийж өгнө. Ойлгосноо? Гашааны хаалга би лайв хийж шүү. Тэ. Гашааны хаалга хийж өгнө. Одоо энэ дээр метал басаад хийх хүмүүс өөл хүрээдэр сая нэг залуу камер хийж өгдөг гэсэн үү? Холбогдсон тийм ээ. Цаагуур сууч. Аба. За ахын дөө эндээ ингээ портро тавьцаая. За. Ингээ гашааны чи хаалга онгорхоо. За тэгээ сайн эндүүдүүл. За. Тэгээ ах нь асфалтных нь мөнгийг хөл өнөөдөр өчигдөр 15 сая төгрөг шилжүүлсэн. Одоо ажлын өс нэг 15-6 сая төгрөг үлдчихэж байгаа тийм ээ. 16-800 юу. Өсөн гацны одоо тийм амралт зугаалга ардын хүүхдүүд ингээд ажил хийгээл явдгийг. Авилгалчдын хүүхдүүд бол тэгэл аав ээжтэйгээ арх угааш шааж байгаа хүүрүүд. За ах нь явлаа. За ойлголоо. За манай энэ дөлгөөнөө бол их сайн мундаг залуу байгаа. Ахынхаа одоо аюулгүй байдал болон аж ахуй ажлыг хариуцаа явж байгаа. Би нэг хүүхдийг ч гэсэн ажил хийдэг болоос амьдрал нь сайхан амьдраасаа л гэж бодож явдгийг. Тэгээ сурах юм байвал ахаасаа сураарай. Хаях юм байвал ахаасаа хаяарай. Сая дөлгөөнөө над руу явууллаа. Гүн балаа гэж нэг новшийн гөлөг миний талаар гуцаад ирэл оруулсан байна гэн. Би одоо тэн дээр нь тайлбар тавиад. За яа. За замдаа би яриа явъя. За ингээд асфальтаа хийлэгчлээ. Ингээ юм болсон байна. Тэ заахын дэг уучих. За өчигдөр би юу яасан юм л да. Монголчуудаа архинаас холваа. Цагаан сар наадамнаар архины хордлого гэдэг их монголчууд маань ихээр амнасаа алддаг. За энэ удаагийн наадамнаар бол урт удаан хугацаанд амарч байна. Архины хордлого замаа алдж ийн гинэ. Архинаас болж зам тээврийн осолд энэ удаа асар олон иргэд маань өвхлээ. Цагдаа нар маань ажиллаад хийхгүй байна. Ямар сандаа над дээр хүрдэл ирээд мөнх эрдэнэхаа нэг ирэл оруулаад өгөөч гэл би оруулж өгöl явж байгаа. Тэгээ өчигдөр нэг архийг эсэргүүцээд ирэл оруулсан чинь нөгөө өвгөн чинь нэг бузрын арх рекламдж мөнгө олдог өвгөн боож өгөх гэж байна. Далайн ээж дээрээ байна. Далайн ээж рүү арх сутгана гэд шаагаад байна. Би үзлээ. 7 минутын ирэл оруулсан байна. Тэгээ гүнэ бро. За, сайхан яриул ярина. Хуцуул хуцнаа. Намайг хүний хог гин тийм ээ би хүний хог шаар. Адгийн шаар. Авилгалчдын дургуг хүргэдэг шаар. Олигархуудын дургуг үр удмаар нь хүргэдэг хүн. Тэгэхээр яаж надад цайсангаар амьдрдаг олигархууд дуртай байх юм бэ? Гүнэ боожох нь аргагүй. Тэ. Намайг юу гинэ хуцаад байна. Би угаасаа муу нэртэй луу данстай шороо оронгоор явсан хулгайч тэ. Энэ авилгалчдын хэлээр бол хулгайч. Ард түмний хэлээр бол авилгалчтай алгацж байгаа ардын хүүхэд гэдэг намайг. Тэ. Юу гинэ их шааж ийн. За би та бүхэнд дөнгөсөө харуулсан өөрийнхөө өмчилж авсан 07 газар дээр алтын шар зам досон зам дээр одоо
тоос татууданд авахдаг жолооч нарынхаа машиныг засч өгөхгүй засварын газраа үргэлжлүүлж байна. 2007 он Jeep Service гэдэг компани байгуулж илаа. Гүн далаа сурсан нэртэй Германд тархиудаг байсан, спирт зөөдөг байсан. Монголчуудыг 90 онд спиртэнд зэвүүлж олон сайхан залуучуудыг 90 онд алсан хүмүүсийн нэг бол гүн далаа. Атила гэдэг анх хүүхэн бүжиглүүлдэг баарыг гүн далаа анх хийж исэн Монголд Атила гэдэг. Тэр үеийн анхны бие өндөрлөг зохион байгуулж исэн гэж ах нар ярьдаг. Сая тэр ханууг нүү хинг нүг 5 залуу өвгөө алдаа гаргаад 5 өнчин хүүхдэр яан гэсэн гэлээ. Нийгэм даяараа үцэхгүй шүү дээ. Гүн далаа 90 онд монголчуудыг шалтлуулж хятадуудын өмнө бүжиглүүлдэг байсан юм аа. Атила гэж баар байгуулж исэн. Германаас ямар ч баталгаагүй спирт авчирдаг байсан. Олон манай ах нар тэрийг ууж үхсэн. За баримт нотлоготой шаана. За зайсанд гүн далаа гаагаагаар нь газар шаасаа. Өөрийнхөө амьдарч байгаа хаусыг өөрхийн нэг барилгын компани ихчээр бариулаад мөн үү? За чи нэг 5 хаус бариадаг, нэгийг би авъя гэж шаасан. 5 хаус барьсан чинь 3-ыг булаагаад авцсан. Нөгөө хаус барьдаг, барилга ихчүүл гүн далааг бүр бузрыг гаагсан. Амьдралтаа би ийм бузартай хүн үзсэнгүй. Би зээл авсан. Энэ хаусыг барихад би барилгын материал авсан. Би хүн зайланжуулсан. Тэгсэн гүн далаа 5 хаусных нь 3-ыг шаацсан. Тэгээ юу ч болоогүй юм шиг саахан хаусанд гангараал. Гүн далаа гаагаагаар нь газар шаасан зайсанд. Одоо та бүхэн санаж байгаа бол дайсан дээр гараад энэ айлын газар, энэ ийм газар гэл ингээл харуулад идэг. За тэгээд газар авахдаа өөрийнхөө төрсөн ихчийн хүүгийн нэр дээр аваад, насан туршийн хүүгийн нэр дээр аваад, өөрийнх нь сүүлд суусан авгаа засч авсан янхан зайны хань гэдэг шиг, тийм ээ? Сүүлд суусан авгаа аз зайгийнхаа төрсөн ахыг дарга нарыг шантажлж ягаад богдуулын тусгай хамгаалтын газрын даргаар томилуулж авч угаад аз зайгийнхаа төрсөн ахаас өөрийнхөө төрсөн ихчийн хүүхдийн нэр дээр олонгаа газар авсан. За хажууд нь байгаа баячуудын амьдрдаг үнэтэй хорооллыг гүн далаа миний сонссноор 5 сая доллар авсан гэж сонссон. Энэ бизнес үү? Газрын лөө рүү та бүхэн тайлбарлаад өгнө надаа. Би бас ойлгохгүй ч магадгүй. За тэгээд зайсанд ахын нэг объект авсан юм а. Танаа офсын доотлт гээд. Манай офсыг ч одоо хүн болго мэддэг болж дээ. Циркийн урд байдсан шүү дээ, тийм ээ. Нэг өдөр ороод ирлээ манай хаалгыг нүдэл. Тэгээ би ч яг нөгөө ахтнаашаа зузаазуу болоод явлаа. За энэ доор надад нэг 500 м объект байна. Ах нь хулгайс нар дээрэмдүүлчих гээд байна. Чи түрээслэж болтгой сууж байгаа чи. Явандаа яг 8 тохируул ах нь чамд зарсан ч болно гэж шааж байна. Тэгэхээр ороод үзлээ. Хов хоосон, хаалгач байхгүй. Хаалга цонгоч байхгүй, шалмал пив байхгүй. Хараараа нэг офс байна. 200 м квадрат юм уу та? Тэ. Тэгэхээр би нөгөө гэж за тэгээ ахтаа итгэжүүл болж ийн гэхэд. Тэгэд огчууллаа. Хараараа байгаа офсыг чинь огчуулахад бас нэг 200-аад 300 сая төгрөг надаас гарчдаг юм аа. Тэгтээ сар болгон түрээсийн гэрээний дагуу мөнгө авч байгаа. Өөрөөр хэлбэл заллий офсоо надад түрээслээд давхар уйлрал 10 сая төгрөг мөн үү? Дээрээс надад зарна гээд 700 сая битээр гараа зохиод би аавна гээд 700 сая авах юм чи би бас нэг хэдэн зуун саяар тогтчулчих штэ. За тэгсэн чинь над дээр зайсанд барилга барих гэжсэн залуучууд гүн далаах зайсанд газар өгнө гэд энэ офсыг биднээс авцсан юм аа. Та эндээс гарчхаа л гэж. Гүг ах нь бол ярьсандаа байдаг хэр хүн. Би гүн далаатай юм ярьснаас гүн далаа таанараас өөр хүмүүс юм надад хамаагүй л гэлээ. За тэгээд нөгөөдөл чи шүүхтэд явлаа. Шүүхээр нөгөө залуучууд яах вэ? Заллингаар газар авсан гүн далаагийн газрыг хүчингүй болохоор нөгөө залуучууд офсоо гүн далаагаас авнаа да. Ойлгомжтой ярьж гинөө. Мангар мал ойлгохоор ярихыг би хичээдэг юм. Тэ. За тэгсэн чи яасан? Би шоронд орлоо. За тэгсэн чи шоронд байсан чи азаа мөнгө нөгч байна уу? Түрээсийн төлбөрөө авъя гэд. За гүн далаа намайг ирэхээр очиж байна. Түрээсийн төлбөрөө авъя. За тэр хүмүүсийг гаргаж болохгүй шүү гэд. Хүн шоронд ядраад явж байхад надаас түрээсийн төлбөр юу гинэ заллингийнхаа офсын юмыг ярьсан шааж явж байгаа. Энийг манай хуланбор гэрчлэн. Тэгээ надад мөнгө төгрөг өгсөн гин. Тийша салаач юу гэж заяа. Би очиж ядрлаа. Жирийн жолооч юу гэд, тээвэрчин жолооч юу гэд байлаа гэхэд би зайсангийн газрын улгаач арх бизнес хийж ирдэг. Ариг үлх реклам юу? Сурчилдаг гүн далаа шиг улгаачаар би нэг мөнгө авлаа юу. Тэгснэ юу гэнэ?
За би нэг хідэн найзуудтайгаа 13 тоглодог байсан юм аа. Мөнгө хэрдний улыг төлсөн гин. Тийм аа. Нэг удаа би нэг бүтэн гаргасан чи чиний заллингаас болоод тэр тоглолт хүчингү болгоо би шатцсан заа ёо. Дурак минь. Үнэхээр шааж байна. Яг л тэрэн дунд ажилтаа ажилгүй сайд дарга байсан. Тэгэхээр манай намын голцоо ах нар хоорондоо тоглодог байхгүй юу? Би гүн далаагаас өмнө арчлалтаа өнөж арчил намтаа өнөж явсан. Намын ах нарт гүн далаагаар нэг дуудуулаад ах юу ах вэ? Тэр ах үүтэй би өөрөө хураанаач. Овс тэр нь очиж 13 тоглоно бид нэр. 100-га гарганга. Гүн далаа өөрөө хөөгдөн өөрөө хожуул заа юу? Гараа зүгтаа чинь. Хожигдвол дахиад үсчээ дагаа шархаа нөхөлгийг шаагаад байна. Нэг удаа бүр хожигдчиход заяа. Гүн далаа нэлээд хэдэн сая төгрөгийн өрөнд орсон. Авгаа нэрээд алан талнгээд аваад гарсан гэсэн. Тэг хүний авгаа ирээд алан талн гингүүт яах вэ? Нөгөөдөр чинь зайлвал за болио явуул гэсэн гэж. Авгаагаа авсраад тэр 13 тоглож исэн ширээгээ самраад гардаг. Авгаа зүгээр эмхтэй гүн далаа болцсон удаж байгаа. Ер нь засч явсан яа битгээл их хүн эмхтэй хүн яжууд хандаа нэг уусгаараа аймаар уусна. Тэг. За гүн ахын дахиад нэг юм нэрий. Би өнөөдөр 10 жилээс үргэсэн авсан авгаатайгаа загнуулаад дээрлхүүлээд хамт амьдраад явж байгаа. Гүн далаа германд арх спер зөөж байгаа л нөө тухайн үед хүн болгол бенз зөөдөг байсан шүү дээ. Чавас германы хуучин машинууд монголчууд бүгд зөөсөн. Манай ээжийн дүүнэр хүртэл зөөдөг байсан. Манай аавын дүүнэр хүртэл зөөдөг байсан. Увсаар баян үлгээр орж ирээд баян онгороор дайраад явдаг байсан. Манай аав ээж минь өөрхөн зайлуул бизнес хийж байгаа ядарсан дүүнэргээл хоол цайг нь хийж өгөл явуулдаг байсан. Гүн далаа ганцаараа нэг бензин унаад шаалтаа. Тэ. За тэгээ байжсэн чинь юу гэнэ? Би өстө Германаас амар том бизнесмен байсан. Монголын тэр бомтон байсан энэ гэд хуцаад ах юм. Анхныхаа нэг авгаа хүүхдтэйгээ хайчаад ирсэн шүү. Герман 2 хүүхдтэй авгаатай нь хайчаад ирсэн. Анхныхаа нэг хоп яасан Монголд засч авсан юу гэдэг үлээ азаа агчтай суус. Нөгөө азаа тухайн үед модель өстой модель хөх. Дарга нартаа явуулддаг гэсэн. Би сонссон. Сайхан бэлэгтэй явж ирсэн гэсэн, өргөжсэн гэсэн. Одоо гүн далаа байнгын сайхан бэлэг муулна. Хоёр зөвхтэг муулна. Тэ. Сайхан бэлэг сайхан зал өндөр. Бас авгаа мис авгаатай. Тэгэхэд сайхан бэлгийг авгаатай нь өмнө өргөжсэн учраас муулдаг. За яг хүмүүний өмнөх хойчих ярих бас муухай л да муухай. Гүн далаа хүний толгой дээрх өвсий биш өөрийн толгой дээрх бутикар миний про. За би өчигдөр хэлсэн. Гадна дотны болсон болоогүй харих гудрахаа болоо. Тэг хайрыг уу. Цагаан идэгээ идээ. Зуны тэлгэр цагта. Мөн үү? Архиар олон хүн өгч байна. Тийм. Архийг ууж чаддаг хүн байдгүй маа. Монголын нэр алдартай аврах слангууд хүртэл архинаас болоод нэгэн шоронд болуулаад нэгэн шоронд явсан. Арх амьдралын дайсан. Тэ. Би одоо архийг рекламдж үзээгүй. Би энэ яванаас нь арх рекламдахгүй. Би энэ яванаас нь тамхи рекламдахгүй. Нэг удаа лайв хийж би дарга нарын эсрэг орилж яадаг ч гэсэн нэг удаа би тамхи татж лайв хийж үзээгүй. Гүн далаа тамхи татж лайв хийх нь итгэл арх хүч лайв хийдэг. Уйлдаг. Монголын ард түмний цагаан зайлгын сэтгэлийг ашиглаж би сонгуул дээр дэвшчихээн өө. Ингээд ууж байгаа л авгаан хөвсгөл сонгуулийн ажлыг хийж байгаа. Арх хүч сонгуулийн реклам хийдэг мэдрэл нутаа хүн. Энэ ер нь жоохон сэтгэл мэдрэл бол гүнээ буруу ахуулж жоохон асуудалтай шүү. Тэ. За тэгэл Апугийн Батсайхантай танилцуулсан гэн юу гинэ? Батсайхан ахыг чинь төрсөн ах нь Батхүү гэж миний дарга байлаа. Моо хаана гэж фракц байгуулад би хүндэлдэг байлаа. Өнөөдөр би боддгийг. За би ч улс төр дах байхгүй. Амьдрал дээр надад аав байна. Миний муу аав жолоо барихыг л мэдэх болохоос улс төр мэдэхгүй. Тэгээ намайг нэг обстерээ дуудаад талигаас Батхүү дарга 5 цаг битээ ярьж суугаад тэрвэрлдээ дахтуу болоод дайрагтар суугаагүй л. Тэгээ Хөхөтөд намайг бас ажиллаж яхад тэ очоод би бас муу талигаас даргаагаа сайхан хүлээж аваад би гүн далаагаас бас хүний сайхан сэтгэлийг ойлгодог сайхан үнэтэй би бас ямар харьцаатай явсныг түмэн намайг мэднэ. За гүн далаад намын гишүүн байхгүй авгаа нөхрийн ганцхан нам байгаа. Арчилсан намд орж ирж гуйл мандат гуйхаараа орж ирнэ. Дарга бол ихээр орж ирнэ. Ядарч явж байхад би гүн далааг намын гишүүдээс өмөрч исэн чинь намайг танилцъя гэд зайсан даваач гуйж анх танилцчихлаа. Бид хоёр нэг танилцаад олон жил болоогүй би наадах чи танихгүй. Анх бараг намайг муулж исэн байх энэ хүн.
За ёо. Баг хамт олон байхгүй. Найз нөхөр байхгүй. Тэ. Ягаад гэвэл хамгийн арчаагүй адгийн шаараас хүн болгон цайгаа барьдаг. Гүн далаад нам байхгүй. Нүдний ямар сандаа сонгуулийн өмнө мэгзэрдүү залгацсан мэгзрээ ахын дүү ахыгаа намаас нэр дэвшиж хүн олдохгүй нэг шаасан гэж байгаа. Санаа нь бол нэг ганц мандат авчвал ерөнхийлөгчийн сонгуульд үүснэ гэж ярьдаг. Ганцхан тийм албан тушааны хэлий хинээтэй ийм л хүн. Тэ. Даржлаа намаас мандат гуух гэж орж ирдэг. Тэгээ авгаа дээр намаа шилжүүлчихнэ. Авгаа нүртэл мэдрэл муутай юм шиг эрдэнэтэй чсэн. Миний хайраа гэл нэр дэвшсэн шааж явсан. Аргагүй л авгаа нөхрийн нам мөн үү? Аа? Тэгээ би яах вэ нөгөө талигаж Батгүй ах минь хүнд алуулсан. Би Бацаагаа ахыг ахыгаараас яваач. Алуучныг илрүүлээч гэд. Яг гоо тухайн үед Улаанбаатар орсон. Лодо Бацаа над руу дайрсан. ТV дээр Лодо Улаанбаатар нэвтрүүлгийг хөтлөх шийдэг байсан. Тэгээ би хүүхэд залуучуудад одоо тамхи татж лайв хийгээд байна. Ариг рекламдаад байна. Бол та нар гэд би тухайн үед Бацаагаа ахар бас дайрсан. Тэгээ гүнээ бороо уулзуулсан. Үнэн цаавгаас ус ариг хамсдгүй юм байлаа. Тийм л юм болж ирсэн. За тэглээгээ яг намайг шороо оронд байхад хөрх юм нь бас нэг сайхан танилцсан тэр дүүд нэг өмгөөлөгч энэ тэр хэрэгтэй болов гэд надад компанийн ганц нэг хууч өмгөөлөгч нэр явуулж ирсэн. Бацаагаах явууллаа, Бацаахан дарга явууллаа. Хууль эрх зүйн тусалцаа байна уу? Яамаар байна гэд. Тэг хүн бас их баярлдаг юм бэл. Тийм л харьцаа байгаа. Айгуу Бацаагны шантаж мөнгө авсан энэ төр гэж шаагаад байна уу гүндалаа? Аа? Ярих юм бас бодоорой. Тэгээ далайн ээж руугаа гадны нэг найрка хийн гинэ. Гүндалагийн рекламдаад байгаа арх хөл заа хөөш. Гүндалагийн рекламдаад байгаа арх хөл подвол хийдэг арх. Хямдхан эсперт. Хямдхан эсперт юу гэдэг? Техник эсперт гэдэг. Дээрүүд Азийн жон гэж гаттаас хямдхан эсперт орж ирээд баг нурт 10 хэдэн хүн өгсөн. Энэ бол гамшиг. Би тэрийг одоо хүртэл санаж явдаг. Дахиад би Монголд тийм үхэл бити болоосоо гэж би бодож явдаг. Тэгэхэд гүндалаа Оозер ямар юм гинэ худлаа гуцаал. Хүс дэлхийн брэнд юм уу? MSM бол дэлхийн брэндүүдийг оруулж ирдэ шүү дээ. Тэр жилийн оранж, тэр Кенеси энтергээд. Гэхдээ дэлхийн брэндүүд бол хамаа алга. Тэр Грегосыг бол MSM оруулж ирдэ шүү дээ. Тэр бүлүүг энтриг. Гэхдээ тийм чанартай ариг бол хамаа алга. Зүгээр найрка. Ой. Тэг гадны найрка битгий уул гэсэн. Тэгээ миний буруу юм уу? Гүн далайгийн зүү юм уу? Тэг ягаад гэвэл тэр найрка хэд даавдаг гэж байгаа. Бараг хойноос 10,000-аар авцраад энэ тийм үү? Хэдгий шаадаг үлээ тэр чинь. 10,000-аар авцарсан архи бараг 200-300 мянга кг. Грегосны үнэтэй шаадаг гэсэн ой. Амар ашиг болдог шүү. 10,000-аар авсан архийг авчвал Монголд Грегосны үнээр даблахаар гүн далайгийн 90 онд эсвертнээс ашиг олж ирсэн шиг ашиг олох нь аргагүй. Тэгээ гүн далаад тэр Оозер ямар юм ч гэдэг тэр шуутай галуутай архинаасаа их хэмжээний мөнгө өгдөг. Мөн үү? Тэгээ нөгөө нэг рекламыг би тасалчаар наад руу уурж дайрах нь аргагүй штэ. Аа? Хөөш. Архив ухъя. Хаадагийн архивыг уух. Гүн далайгийн төрсөн их чин гэлээ хүүгийнхаа нэр дээр амар олон газар авсан сая доллараар зарсан. Ийм л уулгаач. Тэгэнгүүтээ нөгөө нэг байрныхаа орсон суугчдыг хорлох гээд нэг өдөр тэрүүгээр явж ирсэн бохрыг соруулдаг машиныг 0 руу навж асгаж ийн гэж байгаа юм. Үнэхээр заяагүй хүний хогвол гүн далаа. Тэгэл одоо яах вэ? Хаяас над руу гуцчил гэдгийг би тоодгүй шүү дээ. Миний гарыг ганцхан төлийг дөрөөнд хүрэгцсэн үү гүн далаа. Битгий шаагаад байгаа чи аа. Тэгэл манад ирээ явсан, уулзаа явсан гэд би тухайн үед баримт бариад орсон. Гүн далаагийнх руу. Би баримт бариад орсон заа ёо. Тэг төрсөн дүүгийнх нь нэр дээр олгосон газрын баримтын ориг хөлбраар нь өнгөтөр Канадад орсон. Тэрийг харангуудаа сандраал, арх барьжгүйгээл, пип барьжгүйгээл, нэг хужаагийн бэлэн гоминга барьжгүйгээл гүн далаа дандаа хог юм сурчилдаг. Хужаагийн бэлэн гомин тэ подволт хийдэг лалрын арх. Тэг бас витамин энтергээ шаагаад ах юм. Монголын витамин бол хужаад хийж хийдэг витамин биш. Монголын витамин бол цагаан дээ. Тэ. Цагаан дээ. Ааруулыг дэлхийд дээр ямар ч витамин орлохгүй заа ёо. Ойлгож байна уу? Кальц гэж. Ойлгосноо? Ааруул, шар тос. Шар тосууд дэлхийд гайхуулдаг. Ямар ч витаминыг шар тосыг минь гүйцэхгүй Монголын. Хайлмаг дэлхийн брэнд.
Тий, энэ цагаан эднээс битмийн уурга авч ирсэн монголчууд. Тийм учраас монголчууд дээр үед ямар ч эм тариа байхгүй үед, ангаа ухаан хөгжөөгүй үед монголчууд яагаад энэ олон зуун жил амьдраад ирсэн. Цагаан эдэн шүү дээ. Тий? Тэгэхэд битмийн рекламд гал худлаа шаагаал хүүхдүүдийнхаа нэр дээр реклам хийгээл хуцаал хэлнэ шүү дээ. Гүндалагийн хүүхдүүд зайсан зурдаг. Америкийн скул сурдаг. $24,000 үнэтэй. Эвлэ олон улсын интернэшнл скул сурдаг. Тэ. Гүндалаа зайсанд амьдэрдэг. Ардын хүүхдүүд бид гэр ороод амьдэрдэг. Би гэр ороод амьдэрдэг байсан. Ардын хүүхдүүд гэр ороод амьдэрдэг. Гэр ороолын хүүхдүүдийг бол оркууд улных ингэ шаадаг. Яриул зөндөө юм ярина шүү. Хуцаа даграа. Би хүнтэй нас ярих дурггүй. Тэгтээ хөгийн новшнуудыг бол гөгшин залуугүй бузрын дууднаа. Хөөш. Би олон хавдартай хүүхдүүдэд лайв хийж тусуулж ирсэн. Тэ. Нэг удаа нэг бөхөөс нэг машин аваад 160 сая төгрөг авчиад тараацсан чи шал дэмэн шүү. Өсөн бас наадуултаа ч наадуулгүй үхэн шүү. Би бол чамд битгий наад машиныгаа мөнгийг тараа гэж зөвлөх байл гэж шааж ирсэн. Одоо миний лайвыг үзээ сууж ин тэр хараа. Ламжуугийн гүндлаа гэдээ орж ирж байна. Миний доор ингээд тороол хийгээд мөнх оршоор заяа. Мөнх гэдэг нэр гоёдон чамд. Таавал нэр нь хорвоогийнхын жамаар удахгүй энэ ертөнцөөс зайлах гэж ирээдүй хойч үедээ битгий гай бол. За ойлгосноо. Сайнтай шүү сайхантай жаргадаг навшил та. Тий. Худлаа гэдэг бол Германд байгаа авгаа хөхтө авсраад Монголын ард түмэнд тайлг нь болчих. Таашаа яах ёстой. Монголын залуучууд гүн далаа шиг авгаагаа их ёстой юм уу? Над шиг авгаагаа хайрлах ёстой юм уу? Над шиг өнөөдөр өөрөө хөхтөө хойд эцгийнгээр харуулахгүй явах ёстой юм уу? Гүн далаа шиг хүний нутагт ялах хөхтө хайж ирэх ёстой юм уу? Яри шүү хуцаад байгаараа. Би Монголынхоо төлөө зүтгэнэ Өөрөө эрүүл мэндийн сайд байхдаа Порчиг нямхуугаад байгаа хүнийгэн заяо хаанхын дарга гэж байхдаа баахан хужаагийн хуучин хог авцар шахаад тэрүүгийн цагтаа барьж аваад хил дээрээс гаргах чахын баримжилж ирсэн. Авгаан очоод нямхуу ах тэр зүгээр миний хайрыг битээлтэй нямхуу арх уухуу шоовуудхуу гэж шааж ийн гэж байгаа. Ацтайг ганцхан юм гой бүжиглэн гой шоудна гой арх хундаглана. Та намаа нямхуу ах чинь зайлвал цагаалах юм болохоор заа болиг л хайсан гэж байгаа. Та сүулт нь нямхуу ахыг порчиг нямхуугаа шаагаад байсан. Маа нямхуугийн мэдүүлгээр гүн далаа шоронд явах байсан. Ийм л бузар штэ Тэгэд эрүүл мэндийн сайд байхдаа бас эрүүл мэндийн ямар юмны газрыг л хулгай хийгээл зарцсан гэсэн. Суусан газраасаа шороо атгадаг болгаач. Шунал нь бол агуу далаа. Тэ. Монголын хөвсгөл далаа, гүн далаагийн далаа биш. Монголын ард түмний далаа, дэлхийн далаа. Гүн далаа бол далаа ижрэг арх зутах гинэ. Архаа өдр зутахыг шааж гинэ. Архаа өдр зутахыг гинэ. Далаа ижрэг арх битгий хийж бузарлаад байгаа гүн далаагаа. Тэрний чинь Монголын мянган хүмүүс ундаалдаг аршаа шүү. Заяо. Миний далаа ижиг, бидний далаа ижиг. Би жалгадав ярих дургу. Баянгар аймаг Монголын аймаг. Хөвсгөл аймаг Монголын аймаг. Би хөвсгөлд багтаа хавтагаад очиж ирсэн. Тэврийг очиж ирсэн заяо. Нэр шаах юм бас дугаагаад байсан. Хуцаа даграа юм балаа новш минь. Юу гэнэ? Яа. Өгсөн пастор 13 би нэг гүн далаагаар 13 тоглоход гүн далаа миний улыг даасан гин пима. Сааха хилээдэг. Саяхан би саахтайгаа ярьсан. Тэгтээ сосор орон биш шүү. Эсээр их нэг ах байдгийг. Бас яг бай зовлон жаргал үзсэн ах уу. Гүн далааг үл тэр найзууд нь цуг тоглодог хүмүүс үзэхгүй. Ямар сайнтай мөнгө алдчихад халуураа шинжингээ суучаад өглөө авгаагаас имхэн дуудаад авгаа нь орж ирээд тэр хаа байсан тэр олон давхар байшин төш боддоо. Гүн далаагийн авгаа бидний хүсэл тоглодог байсан газрыг олж ирээ юу. Гүн далаа дотроос нь зааж өгнө. Тэгээд авгаадаа заагаад өгсөн. Ер нь бол азаа бол яг эмэгтэй гүн далаа гэж хэлэхэд болно. Ороод орилол чарлал зүгээр гүн далаагаа ганц нэг зогсон болоод чирэл явж ийн гэж. Ягаад гэвэл гүн далаа өрөнд орцсон. Өрийн төлөхгүй ингээд зүхтаадаг. Гэзэг оруудаг заа юу. Хөөш. Новшоо. Тэгээд тоглох гэж зүгээр нэг хэр хүн шиг тоглож чадахгүй. Хөгийн шаар. Тухайн үед яг би нэг лайв хийхдээ нэг Монгол шуудан компаниг дампууруулсан нэг хулгайч хадгаламж банктай Монгол шууданг нийлүүлэл дампуурсан. Шунлын бузар.
Тэр нөхрийг лайвдчихъя. Тэгтээ яадгийг. Би өнөөдөр бригадын би нар генерал Балтийн хувцсыг буруу андуурал алуурч наранд дуудаад Дамирингийн готыг нуцсан гэл би лайвдчлээсэн. Сүүлд нь миний лайваар ородох хүмүүс орг гэдэг гэл шаагаад очсон. Ороод л гэж хэлээ. Бригадын генерал Балтийн хувцч харин гонгнор гүндалагын дэргэд ирээ хуухвал нь штэ. Тэ? Төр шоронд явгүйвэл явдаг. Тэ? Гадагшаа явгүйвэл явдаг. Ийм чигхэн генерал хүн штэ. Гүндалаа зүгээр шоронд орно гэхэд шээс нь гойж. Амьдэрч байгаа зайлсан болвол гүндалагийн ловрын оромж. Өөрийнх нь амьдэрч байгаа 2-3 давхар хаус бол тэр ихчийн барьж өгсөн байшин. Гүндалагийн 90 онд эхлүүлсэн Атила гэд баар нь хаавна. Дампуурцсан. Энд байгаа. За ийшээ эргээд харъя. Буудал. Жинхэнэ янхны газар. Янхны газар. За ёо. Одоо хожаанаар тэр түрээсэлцээ Атила гэд. За ёо. Гүндалаа хош. Яг тэр нэг хитэн залуучууд сая нэг юу яалаа штэ. Октоодыг бие үнэлүүлгээд юм ярьлаа штэ. Гүндалаа Монголын анхны бие үнэллийн газрыг зохион байгуулж ирсэн хүн. Тэгээ бас намайг хүүхэн зардаг энэ төр шаагаад байна. Би бол гүндалаа хулгайчуудын зарсан архийг нууж явж байгаа дүүнэртэйгээ шаудж байгаа бапрастуулж байсан. Тухайн дуука мука гэдэг дүүнэр. Тэр дүүнэр ирж надаас зөвлөгөө авдаг байсан. Гүндалаа шиг ах нар биднийг ашиглахаараа мөнгө өгөхгүй байна. Эднэртэй яаж харьцах вэ гэж. Гүндалаа би их навшийн цаантай. Тэр дүүнэрээс асуудаг байхгүй. За ямар Монголын дарга нартай явсан ахын дүүнэр. Ямар дарга нар ахын дүүнэрийг хуураад байна гинэ гэсэн гүндалаа гिचх. Наулгаач нэг хэрэмтэй. Хэрж алхахтай юм гэсэн чи бэгчийн чинь бигтэй гişаас гэж гүндалаа. Тэгсэн мөртлөө бас болоог хүүгийн шуухан дуртай. Жалах байхгүй гэж. Яриул ийзгээр ярина шүү дурака. Шаан үсттэй. За гүндалагийн Атилаг очиж харуулна. Атила гинэ яа. Нэг амбар үе. Сүүлд нь Майами гэд янхны газар үлсэн. Нөгөө 5 охиныг борно тоглуулна гэж ярьсан гэлүү залуучууд. Тэгвэл тийм охтуудыг яадаг буудлыг гүндалаа барьсан. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалтаа жуулчин ирдэг буудал биш. Жуулчид хизээч гүндалагийн Майами буудалд орж хүүхэндэхгүй заа ёо. 5 отоо буудалд ордог юм шиг байлаа. Энд бол янхнууд ордог. Янхнуудыг би энэ үнэлүүлдэг газар гүндалагийн. Би одоо очиж харуулъя. Харин өстө харуулмаар санагчлаа. Хараа. Би мэдэн штэ. Би гүндалаа шиг 90 оны үеэр шантаажлж ягаад Улаанбаатар жолтгуудын хажууд дарга нарыг шантаажлж ирэх гэж ягаад буудлын газар авч үзээгүй. Тэ. Би хөдөөнөөс ирээд наран тул дээр тэрэг турж ягаад тэ. Дэнжи мянга дээр хогш үрдж ягаад ногоо зарж ягаад 3 сая 500 мянгаар би хороолын эцэст гашаалагш авч ирсэн. Тэрийгээ би Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын газрын тухай хуулийн дагуу би өмчилж авч ирсэн. Тэ. Гүндалаа бол дарга нарыг шантаажлж ягаад газар авч ирсэн. Ярина заяа. Би өөрөө чинь гэрийн гадаа очиж лайв хийн. Бузар минь гараад ир. Барилтдаг бол барилтын мө төгцөг минь. Ясыг чинь хэмгэсэн ч гомдгүйгээд гар үсгээ зураараа мө төгцөг минь заяа. Яста алалцснаа. Дугаагаад исэн мөн орч. Чи юм уу Даваагийн Зогтбаатар ихлэвдэж байгаа. Даваагийн Зогтбаатар чамааг бодох юм бол Монгол улсын 3 аймгийн 60 сумын иргэдээ сонгогдсон. Өнөөдөр Даваагийн Зогтбаатар улс төрд ганцаараа сөрөх хүчээ хийж байна. Новш минь. Чи юу шантаж хийжсэн Монголын улс төрд. Шантаж хийж байгаа чи сайд болж ирсэн. Бузар минь. Бас шунлын бузар. За монголчуудаа залуучуудаа ахын дүүнэр ядарсан ч янж утаан гэж ядарсан ч битгий арх рекламдаараа заяа. Лалрын навшийн архийг. За одоо гүндалагийн Атила энд байгаа. Харуулнаа энд байгаа. Заяа. Энд байгаа заяа. Гүндалаа. Би өмчилж авсан газараа засварын газар барьж байна. Тэ. Өөрөө шантажлж авсан газараа хаус өрөөд амьдарч байгаа. Энэ хоёрын хооронд ялгаа байна уу? Бага. Заяа ард түмэн ялгана. Эргэд ялгана. Гүндалааг бол ампола би. Би бас гүндалаа ингээд хүмүүсийн амар муухай итгэлгүй сул амтаа. Ингээд болсон явдлаа. Хүнтэй хүн уулзуулснаа яриад байгаа биз. За би нэг юм ярий. За гүндалаа мөнх эрдэнэ. Би 2 сарын дотор лайв хийгээд 200 мянган дагагчтай болж ирсэн.
Тэгтээ би гүн балаа шиг өвчтөө солиотойгийн дүр тоглож үзээгүй. За яг би өөрөө community-гээ ч юм аж өрчөөд хоригт оруулж ирсэн Facebook-гээ. Тэр үед анар гэж залуутай уулзуулаад анар энэний зүгээр мангас гэж хэлээд мөн үү? За энэ чи юу лээ? Одоо иш иргэн. Би анараар 10 сая төгрөгөөр 100 мянган дагч авдаг гэж. За юу. Анараас асуусан ч болно шүү. Гүн далайгийн 800 мянган дагагч бол 80 мянган үнэн. За тэгээд 80 саяар 800 дагагчтай болсон торол. Ихэнх нь Вьетнамууд, төлгөө Тайландууд. За юу. Гоё ярина. Новшимнэ. Зүгээр хаа зүү шаадгийг надад тулгаач нар. Би зөрүүлээ твэн шаадгийг. Твэн шахта том дарга сайд байна уу? Олигарх байна уу? Хамаагүй. За юу. Анх намайг магтаалаа явдаг ус та нар санаж байгаа үстэй. Мөнх эрдэнэ бол миний залуу насыг санагдуулдаг байсан. Яа. Бүлт шааж исэн мө гөлөг. За уучлаарай залуучуудаа би гөлөг гэж яг үгний алдаа гаргачихлаа. Их солиорноо. Би өш 2 сарын дотор 200 мянган дагчтай болж байлаа. Намайг 50 мянган хүн шууд үзэж байлаа. Нэг өдрийн дотор 3 сая хүн үзэж байлаа. 3 цагийн дотор 3 сая хүн 1 сая хүн үзэж байлаа. Хөш. Нэг өдрийн дотор 3 сая хүн 3 цагийн дотор намайг 1 сая хүн үзэж байлаа. Монголын рекордыг би зүгээр бадсан. Тэгтээ би гүн далаа шиг эргүүлдэхгүй. Заа юу. Ямрууд нь одоо энэ гүн далаатай очиж худ ураг болно. Одоо хөш өвөө болно. Охтууд чи хүнтэй суун. Жохон даруулгатай байж болдгоо юм уу? Би л нэг сошиалын хэдэн мянган дагагчтай гэсэн юм шиг хамгийн өвчгөнтэй хүн бол гүн далаа. Намайг реклам хийж байгааг сонссон уу? Би харин ядарсан өрг толгойлсон ихчүүд реклам хийгээд өгөө чекээр нь би өнгөө хийж өгдөг. Гүн далаа наараа цэцэг бямба гурав бол нэг тэрэгний өрөөсөн дугуй 3 дугуй. За юу. За нөгөө хоёрын чирэд яах вэ? Та гурав бол зүгээр нэр. Нэг зүгээр реклам хийж үзээгөө. Наараа гүн далаатай яг адилхан. Тэг өөрийнхөө хүүхд хүнтэй суудсан. Одоо бас хүүхд залуучуудад үлгэр дуурал үзүүлнэ гэж шааж. Японд бол наараа зүгээр уучлаарай. Үсэн гацны ширээний хүүхэн төрийн ордон ширээн дээр суух бай. Юу хуцаад байгаа юм бэ? Гүн далаа хойш Бацаандангийн өрөө-мөрөнд орж ирээд их хуцдаг байсан мэдэн штт. Гүн далаагийн найзууд бол Бацаандан уянгаа штт. Мөн новш За ийш Атилаар иргэн. За юу. Гүн далаа анхны газрыг Монголд барьж ирсэн. Би харуулна. Анхны газар. Тэгээ энэ дотор олон гэмтэр гарч ирсэн. Хүн нэр гарч ирсэн. Хүүхэн хүчнцэн гарч ирсэн. За юу. Групп секс шааж ёс усаар садралж ирсэн хэрэг гарч ирсэн. Би одоо харуулна. Ёстаны юу гинэ Одоо боддоо хөдөөссөн. Жирийн жолооч хөөхд жолооч аав ээжтэй. Зүгээр та нар бол Монгол төш газрыг аваад одоо мегон бинк бол та нар нарынхуу хулгайч нар зүгээр л 5 гатар цаастаа болсон. Манивси үеийн 98 оны төгсөлд 80 оных нь тэм боломж байхгүй. Та нар бүх боломжийн танаа үеийн хулгай шаасан. Гүн далаа. За одоо харуулъя. Атилаа руу иргэн. Гүн далаагийн Атилаа Майамига баар байсан, буудлага байсан. Харуулна. За юу. Энд бас нэг байран дээр ард түмний намын дээр гэж тавьсан. Гошин шогийн муу новшин буулзар хулгайч. Харуулъя. За юу. Хар. Гүн далаа хойш. Чи хүүхдийн тоглоомын газар дээр чи янхны газар барьсан. Мөн бас энэ бүр юуны газар ч болчих. Энэ авийнхны хүүхдийн тоглоомын газар байсан. Тэ. Би харуулъя. За юу. Тэр байна. Гачи юм би. Балгас би. Хаа вэ? Welcome to энэ араа. За би машинаа тавьчихъя. Харуулъя. Хулгайч юм би. Баарыг харуулъя. За юу. Буудлага байсан. Энэ бол за юу. Энэ ингээ 40 мянгатын хуучин байруу 50 мянгatan. Энэ байрны хүүхдүүд энэ дээр тоглодог байсан. Энийг гүн далаа янхны газар болгосон. Анх баар болгосон. За харъя. Энэ нөгөө гүн далаагийн Майами мөн үү? Мөн тэ. Майами гээд янхны газар байсан. Санаж гин үү? Янхны газар байсан, буудлага байсан. Би мэднэ энийг. Майами
Тэгээ энийг одоо түрээсэлсэн гэсэн. Харуулнаа гүндалаа заяа. Бузар минь аа. За хар. Энэ анхны газар. Монголын хүүгнүүдийг биеийн үнэлүүлдэг байсан газар. Одоо ороод асуу яззаагийн нэр дээр байгаа. Хараарай заяа. Майами гэж газар байсан. Одоо энд юу болцсон? Төрж яхад зарцсан уу юу? Аа? Одоо сургууль болгоцсон байна. Заяа. За би энийг нэг түүхийн ороод хараатъя. Одоо энэ түрээлж байгаа хүмүүс нь ямар ч хамаа байхгүй. Сайн байна уу? Сайн байна. Сайхан зүсч байна уу? Сайхан наацсан уу? Энэ хуучин Гүндалагийн Майами гэж буудал байсан мөн үү? Мөн тэ? Мөн тий ах мөн гэж байна. Одоо Гүндалагийн авгаа энэ хоёр энийг түрээсэлсэн гэж сонссон үнэн үү? Би одоо тэрийг сайн мэдэхгүй. Би жижигэр нь учраас. Тэгтээ Майами буудал байсан тийм ээ? Янхны газар байсан тий? Тэгвэл энд хүүхнүүдийн биеийг үнэлүүлдэг байсан. Ёстой нөгөө өнчин хүүхдүүдийн биеийг үнэлүүлдэг байсан газар. Баримт гэж энийг хэдийг үнэлээ. Над чи баримт гаргаад харъя. Нош. Энэ бол дээр үед энэ 20 дугаар байрны хүүхдүүдийн тоглоомын талбай байсан тийм аа? Тийм ээ. Дээр үед энэ 40 мянгатын энэ байрны хүүхдүүдийн тоглоомын талбай байсан. Гүндалаа мегон биеийн гутыг иркэлж жагаад улс төрд орж 2000 он би тааж гарч ирээд гарын үсгээр авсан. Иргэдэд хотын төвд ийм газар одохгүй. Гүндалаа шантаажлж авсан. Ярина гэж энийг хэлдэг. Ярин шүү Гүндалаа. Бузар. За баярлалаа. Энэ ах хэллээ шүү дээ. Майами гэж буудал байсан энэ анхны. Монголын анхны 90 онд Эспресс зардаг байсан Майами буудал энэ байна. За юм байна. Өөр надтай юу ярмаар Гүндлээ. Говш минь, бузар минь. Заасан хаагаа газар авсан газраа яриадах. Бузраа. Заасан толгой Гүндалаа бузарлсан. Мөн овшийн бузрын төгцөг. Энэ юу яа? Энэ юу яах юм даа? Энэ юу яа? Зөв. Энэ газрын хулгайч газрын зарсан те. Энэ янхны газар байсан. Охтуудыг биеийг үнэлүүлдэг байсан газар байсан. Энэ Майами гэж буудал байсан. Энэ дотор жинхэнэ нөгөө хануу яриад байдаг группэн секцэг хийдэг байсан. Энэ дотор хүн амны хэрэг гарсан. Ахын дөө мэдгүй. Гүндалаа гэж малаа хулгайч битэд агараа заяа. Энэ хүүхдүүд би одоо ярьж өгч би ярина. Юу гинэ мүү? Торол бузар өвгөн 70 ээж рүү арх хийн гинэ. Хуцаараа чи. Чи мө 70 ээж рүү мүү? Подвол хийсэн найркаг асгана гинэ. Аваад тэр 70 ээжд өргөнө гинэ. Хөш. Монголчууд уул авандаа хөш. Идэ цагаан эдэг өргөдгийг. Айраг сүүгээ өргөдгийг Гүндалаа. Хар ус өргөдгөө юм бузар минь хөш. Ёстой бузартаа хулгайч. Одоо энэ минь үл ингээ дандаа Гүндалагийнхны үеийн хулгайч нарын зарсан газар. Одоо энэ дотор энэ чи хүүхдийн тоглоомын толгой байсан газар. За юу. Энэ бокс эргэх цаа байхгүй. За юм байна да. Бузар минь Ястай юу гэж хуцсан гинэ. Төгцөг минь Яг би ч гэсэн гөгшрөн тэгтээ би Гүндалаа шиг төгсгөл болж болохгүй ш. Хүүхдүүдтэй залуу үедээ арг ирэх юм даа шаагаад байна. Нөгөөтхийн нэг хэлсэн чи хоёр үг даахгүй. Бузрын төгцөг. Бузар Гүндалаа. 70 ээж рүү арх асгах нэг шаач гүлэг. Арх цутах нь гинэ. Монголчууд дэлхийн нэтрөө цэвэр усны хомсолд ороод ахт Гүндалаа зүгээр 70 ээж рүү арх асгах нь, арх цутах нь. Хүүхдүүдийг арх уу яа. Гуцаараа ч юм арх чи минь өөр архаа гудраад тэгээд авсантаа ороод зайлаарай. Чам шиг нов шиг харин нэг өвхөд шарил дээр ч хөө очих болдохгүй шүү Гүндлээ. Зүв яваараа харин би очиж магадгүй шүү. Ойлгосноо? Та муусан хулгайч нарыг өвхөд шарил дээр ч хүнд очихгүй шүү навшаа. Нош минь бузар минь. За юм байна түрүү эртээ. Хараа. Одоо энээр хог асах газар байхгүй. Ягаад гэвэл газрын Гүндалаа юу болгоцсон? Буудал болгосон түрээс болгоцсон. Тэ. Сайн ахын дүүнэр. Энэ тоглоомын талбай хэр байна? Ховор тэ? Тоглоомын талбай газрыг дарга нар зараад идсэн мөн үү? Буудлаар ирж байгаа тийм ээ?
Гүн далаа гэж сулгаач мэдгүй. Тэр тэнд юу байгаа ахын дүнэр. Тэр сургууль байна штэ. Гүн далаа тэн дээр анх Майами гэж буудлага бариад Янкны газар хийжсэн шүү. За юу. Тэн дотор хүн амны нэр гарч ирсэн. Их бузалтай шүү. Тэгээ одоо хүүхдүүдийг сургаад ах юм. Энэ дотор тэр хүн амны нэр гарч ирсэн, хөөхөн хүчижсэн буудал хүүхдүүд одоо боловсрол болж байгаа юм гэж байх уу? Энэ сургууль та нар сурдаггүй. Битээ сураараа хараараа заа юу. Энэ бол тоглоомын талбай байсан нь энд амьдарч ирсэн хүүхдүүд багтаа тоглодог байхад гүн далаа шантажилж хагаад гар үсгэр авсан. За яахын дөнөр. За би хүүхдүүд ингээ ярьлаа. Ахыг таних уу? Айж багш. Айж багш. Хэн блэ? Мөнх эрдэнэгээд лайв гэдэг таних уу? Мөгийн борон мөнх эрдэнэгээ шууд ор дагцаа юу? Мөнх эрдэнэгээ за. Тэ. А гүн далаа гэж бузрыг бол болоогүй. Заахгүй. Мөнх эрдэнэгээ англиар өчгөр ороод ирэн заа юу? За. За юм байна түр хоёртай. Гүн далаагийн бузрыг дуудлаа. Дахиад дуудана. Дахиад дуудана. Ягаад гэвэл эдний бузал далаа. Гүн далаагийн бузар бол далаа. Далаа шүү. Ёстой далаа зинхэр нуур гэдэг шиг далаа. Бузар. Дахиад яриул өчнөөл юм байна. Одоо төв энэ удаагийн лайвыг үгээр өндөрлөе. Наад чинь дахиад над руу дайрна. Дахиад бас үлдэгдэн шаана. Би. За ёо. За түр хоёртай.